За гишүүдэд энэ өдрийн минь төргий. Төрийн албаны зөвлөлөөс бас асуулт асуух, санал хэлэх байсан. Төрийн албаны зөвлөлийн дарга ирээгүй юм байх юм. За нэр дэвшигчийн хувьд бол би дэмжиж байна. Бүрэн шаардлага хангаж байгаа гэж ойлгож байгаа. За төрийн албаны зөвлөл хандаж мөн нэр дэвшигч цаашдаа бас миний энэ хэлэх 2-3 зүйлийг бас бодлого үйл ажиллагаанд баримталж ажиллаарай гэсэн ийм зүйл хэлэх гээд байна. За төрийн албаны зөвлөл бол энэ төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлтыг батлаад байгаа. За үүнээс одоо болоод юу болж байна вэ гэхээр зэрэг баахан сумдууд ингээд төрийн албан ингээд хүн байхгүй. Төрийн үйлчилгээ иргэдэд хүрч чаддаггүй. Ингээд болсон хүчний хомсдолтой болцсон. Гэтэл нөгөө талдаа суманд аймагт баахан ажилгүй хүмүүс яваад байдаг. Уг нь орчмоор байдаг. Гэтэл гол тээг нь юу байгаа вэ гэхээр зэрэг төрийн албаны зөвлөлөөс ажлын байрны тодорхойлтыг ингээд батлаад хатуу тогтоогоод өгсөн. Тэгээ тэрэнд нь тохирох одоо хүн олдохгүй. Ингээд одоо баахан оронтой суул төрийн ажил үйлчилгээ гатсан байдалтай ийм байдалтай байгааг уян хатан болгож тэр тухайн сумын засаг дарга юм уу? Аймгийн засаг дарга нь баталдаг. Ийм байхгүй бол цаашаа явахгүй шүү гэдгийг нэгэд хэллээ. Хоёрт нь тусгай шалгалтыг одоо төрийн албаны зөвлөл аваад авах юм аа. Энийг одоо болимоор байна. Тэр хаавс өмнө одоо 3 тэс тэр ховдын дарив сумын одоо сумын тамгын газар, аймгийн тамгын газар одоо элтэс газрууд ажиллах хүнийг эндээс одоо тусгай шалгалтыг авах гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тухайн аймгийн засаг дарга нь одоо сонгуулийн дараа мөрийн хөтлөө боловсруулад үйл ажиллагааны чиглэлээ батлуулад ингээ бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлээд тэрэндээ тохирсон болсон хүч үний нөөцөө бүрдүүлэх гэхээр тусгай шалгалт гэдэг юм энэ одоо төрийн албаны зөвлөлөөс авдаг. Тэгэхээр тэнд тэнцдэг, унгачдаг. Ингээд одоо орон нутагт бас болсон хүчний дутагдал. Бүгдээрээ ерөөсөө нийслэл төвлөрч байгаа шүү дээ. Орон нутагт одоо цаана болсон хүчний дутагдaltaй одоо хүмүүс нь бүгдээрээ нүгэд төв суурин руу явцсан. Тэгэхээр төвлөрлийг сааруулах бодлоготойгоо ч гэсэн эн чинь одоо нийцээд ингээд юм. За төрийн албаны зөвлөлийн 5 гишүүн өөрийн гэсэн одоо тусдаа ажил үүрэг хуваарлаад авцсан. Тухайлбал одоо сонгож луурд хариуцсан зөвлөлийн гишүүн, хяналт шалгалт хариуцсан зөвлөлийн гишүүн гэх мэт одоо хариуцсан. Тэгэхээр эн чинь өөрөө хяналт шалгалтыг хэн хариуцах нь тодорхой, сонгож луурдыг хэн хариуцах нь тодорхой болчоор авилга, ашиг сонирхлын асуудал бий болчихж байгаа. Тийм учраас төрийн албаны зөвлөлийн гишүүд тухайн одоо жишээ нь гомдол ороод ирэхэд шууд одоо ороод ирсэн даруйд нь хуваарлдаг байх хэрэгтэй байхгүй. За та энэ дээр ажиллаа, та энэ дээр ажил, сонгож луурдыг та хариуцгэхгүй бол өмнөөс мэдж байгаа тохиолдолд энэ авилга, ашиг сонирхол орж ирэх ийм одоо болцоотой бол. Дараагийн дугаарт нь энэ гадаадад одоо тухайлбал өндөр мэргэжил Харвард их сургууль одоо дэлхийн нэр хүнтэй топ сургуулиуд одонгийн цогтгөрөл гишүүн. За төрийн албаны зөвлөлийн даргын тэр нь байхгүй байх шиг. Тэгэхээр нэр дэвшигчдээс ганц зөөр асууя. Ер нь төрийн албаны ажлыг ер нь аливаа системийг ажлаа хэмжих гэдэг чухал ойлголт байдаг. Тэгэхээр яг манай төрийн албаны яг үндсэн хэмжүүр нь яг юу байдаг юм бэ? Тэр тусмаа ер нь ажил хийж байгаа бол бүтээмж гэдэг ойлголт өөрөө чухлаа. Дэлхийд одоо өнөөдөр хамгийн баян орн Америкийн нэгдсэн улс тэр доожигээд төрийн албаны үр дүн үр нөлөөний тухай бүтээмжийн тухай асуудыг асар хүчтэйгээр ярьж байна. Манайх болохоор нэг цонхон чадварлаг гэдэг нэг амны онцлог болсон үгтэй тэр нь яг юу гэсэн үг гэж тайлбарлаж байгаа үнэндээ байдгүй. Тэгэхээр нэр дэвшигчид нэг товчхон байдлаар ер нь төрийн албаны ажлын хэмжүүр гол зорилго ер нь яг юу юм? Тэр тусмаа төрийн албаны бүтээмж гэдэг ойлголтыг та бүхэн ер нь юу гэж ойлгож байгаа вэ? Бүтээмжтэй байх гэдэг дээр нэг тодорхой басны хариулт хэлж өгөөч. За дахиад дээрэс нь төрийн албандаар нэг юм маш субъектив төрийн албанд гэдэг шин залуучууд орж тэнд нэг одоо үндсэндээ цонх салхи ордгоо нэг ийм сонирн байгууллага болоод хоёрчсан ийм л газар байдаг. Тэгээд төрийн албаны шалгалт гэдэг зүйл өөрөө амар субъектив. За тэр тусмаа 40% ч байна уу хэдэн хувь нь ярилцлагаар шийднэ гэдэг. Ярилцлага гэдэг зүгээр л одоо үндсэндээ хэн яаж оноо өгж байгаа яаж байгаа асар одоо үзмжийн субъектив. За энэний цаана ар өөрийн хаалга, энэний цаана нам улс төрийн нөлөө олон зүйл ерөөсөө ганцхан ярилцлагаар асуудлыг шийдчих юм л боломжтой. Тэр мэргэжлийн шалгалт, тусгай шалгалт, ерөнхий шалгалтын дээр ямар оноо авж байгаа, тестээр хэдэн оноо авж байгаа нь тэр бол тэнд их гарсан зөрүүг ярилцлагын 40-50% дээр очиод ярилцлагаар шийднэ гэдэг. Тэгэхээр энэ өөрөө
Монголын төрийн албаны энэ орж байгаа үе таалга, орж байгаа энэ босго шалгуур, орж байгаа энэ тэр улс төрийн нөхцөл байдал олон зүйлийг ингээд нөлөөлчөд байгаамаа. Энийн дээр улс төрийн нөлөө гэдэг нь явсаар байгаад ирэх барьж байгаа Монгол Ардын намын улс төрийн нөлөө л одоо энийн дээр асар ихээр ингээд орчиж гэнэ гэсэн ийм л нөхцөл байдал энэний цаана гардгаа. Тэгээд нэр дэвшигчдээс тэр тодорхой төрийн албаны ажлын хэмжүүр үр нөлөөг та нар энэ юугаар хэмжих ёстой гэж боддгийг. Тэр тусмаа бүтээмж гэдэг ойлголтондоо нэг товчхон хариулт өгөөч. Төрийн албаны бүтээмж гэдэгт юуг ойлгож яаж хэмжих ёстой гэж боддог вэ? За нэр дэвшигч лав бүсрэнгийн золзоё. 4-р энэ дээр 1 минут. За төрийн албаны бүтээмж гэдэг нь болохоор одоо төрийн албаны хуулийг одоо мөрдүүлэх асуудалтай шууд холбогдно. Монгол улсын хэмжээнд бол хуулийг одоо төрийн бүхэн алга албан тушаалтан мөрдөж ажиллах үүрэгтэй. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр бол ажиллана. За бүтээмжийн хувьд бол улсын их хурал дээр ажлын хэсэг байгуулагдаад процессын дахин инженерчлэлийн аргачлалыг төрийн албанд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм байна лээ. Тэгээ энэ процессын дахин инженерчлэлийг нэвтрүүлснээр төрийн албаны шийдвэр гаргалт одоо хурцдаг, зардал буурдаг, бүтээмж өсдөг, хүнд суртал одоо буурдаг, тэгээ иргэд олон нийтэд харилцах итгэлцэл нэмэгддэг ийм ач холбогдолтой байлаа. Энэ ажлын хэсгийн одоо бүрэлдэхүүнтэй төрийн албаны гишүүнээр томилогдсон тохиолдолд бол идэвхтэй хамтарч ажиллах болно гэж төлөвлөж байгаа. Нэр дэвшигч Цэндавагийн амар төгс. За төрийн албаны бүтээмжийг энэ тогтолцооныхын хувьд бол түвшин 3 түвшинд ангилж ойлголтыг авч үзэж болно. Макро түвшинд буюу систем тогтолцооны үр ашигын түвшинд үнэлдэг. Энэ маань олон улсын болон бие даасан байгууллагуудын үнэлгээгээр засаглалын индекс гэдэг юм уу, засгийн газрын үр ашигын индекс, бодлогын үр нөлөө, авилгын индекс гэх мэт бие даасан индексүүдээр одоо энийг хэмжих боломжтой. За мезо түвшинд салбарын үйл ажиллагааны үр дүнгээр хэмжих ёстой. Хийх ёстой, хэрэгжүүлэх ёстой бүтээгдэхүүн үйлчилгээ иргэдэд хэрхэн яаж зөв очсон бэ? Зарцуулсан төсөв хөрөнгө хэрхэн яг тэр одоо хэмжээндээ иргэдэд хүртээмжтэй очсон уу буюу үйлчилгээгээр дамжиж гэдэг энэ агуулгаар хэмжигдэнэ. За микро түвшинд буюу төрийн албан хаагчийн хувь хүний хувьд ямар ур чадвараа ахиулаад тэрхүү бодлого боловсруулах болон үйлчилгээ хүргэх үйл ажиллагаандаа шударга ил тод ажилласан бэ гэдэг ингэж хэмжээд гүйцэтгэлийн төлөвлөгөө болон За нэр дэвшигч Бадамд оржийн төгс цэнгэл. За зөвхөн гишүүний асуултанд хариулъя. Төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд төрийн албаны үйл ажиллагаанд бол гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог стратегийн зорилго төлөвлөлтөд уялдуулж чанарт суурилсан хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлт KPI бүхий байдлаар байгууллагын гүйцэтгэлийг одоо үнэлэхийн зэрэгцээ. За хувь гүйцэтгэлийг, хувь ажилтны гүйцэтгэлийг бол бодитоор үнэлэхийг бол чухалсхан зүйтэй гэж харж байгаа. За гүйцэтгэлийг KPI-жуулж одоо хэмжиж үнэлснээр одоо ялгаатай чиг үүрэг бүхий одоо албан агчийн мэдлэг, ур чадвар, хөгжлийн түвшин, үр дүнг тодорхойлох, суурь болж, за улмаар бүхий л үе шатыг одоо нээлттэй хэлбэр болгох цахим шийдлэр бол дэмжснээр одоо үнэлгээний цахим системийн суурь тавигдаж, за тайлагнах, хянах дүгнэх бол боломж бол бүрдэнэ гэж харж байгаа. За төрийн байгууллагын гүйцэтгэл үр дүнг үнэлэхдээ бол зөвхөн тайлан тоон үзүүлэлтээр зэрэгцхийн зэрэгцээ иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний хүртээмж, за үр нөлөө, сэтгэл ханамж зэрэг чанарын шалгуур. За одонгийн цогт хэрэглэгч нь тодруулж сууя. Бүтээмж гэдэг өөрөө шинжилгээ ухааны том салбар, том ойлголт болоод явчихсан хэмжигдэг олон арга хэлбэрүүдтэй та нарын ярьж байгаа бол одоо хэтэрхийл ерөнхий байна. Тэрнтэй цаашдаа анхаарч ажиллахад бид нар чи өөрөө мэдээллийн 900 маань явсаар байгаад одоо хиймэл оюун одоо бүхий л төвшөнд очичлоо. Гэтэл манай Монгол улс цахимжиж гэн, төрийн албаа цахимжиж гэн, ийм Монголиа гэдэг асар олон зүйлүүдийг ярьдаг. Үнэхээр тэнд бүтээмжийн асуудал яригдж байгаа бол тэнд цахимжиж байгаа, технологижж байгаа бол нөгөө талд нь орон тооны хэмнэлт иргэдэд төрийн үйлчлэгээ хүргэх хэлбэршил олон зүйлээр илэрх ёстой. Гэтэл манад цахимжиж гэн гэдэг асар их мөнгө тавиад байдаг, нөгөө талд нь төрийн албан улам томроод байдаг. Тэгэхээр энэ бодлогын үндсэндээ алдаатай бодлого, үр дүнгийн нэг ийм
хүсээгүй үр дүн ялгаатай энэ байдал дээр илүү цаашаа та бүхэн илүү тодорхой болгож одоо шинээр томилогдуулаад ажил нь үсттэй. Энэ салбарт бол хийх ажил асар их байгаа шүү гэдгийг л хэлье. За энэ бүтээмжтэй холбоотой асуудал дээр нэгдсэн нэг ойлголттой болмоор юм шиг байгаа юм. Ер нь төрийн бүтээмж яагаад суларцсан бэ гэдэг зүйлээс нь эхлээд бүгдээрээ судалж эхлэх ёстой. Гадны гоё нэр томьёо ярихаас илүүтэйгээр бид яагаад бүтээмжгүй болсон гэж. Төрийн албад анхаасан олон зуун мянган төрийн албан хаагчтай болсон нэг ажлыг нэг хүн гүйцэтгэх нөхцөлийг магадгүй 5 хүн гүйцэтгэдэг хэлбэр рүү шилжчихсэн. Энэ байдал чинь өнөөдөр төрийн албаны бүтээмжийг сулруулсан гол үндэс шалтгаан гэж харах хэрэгтэй. Жишээлбэл засгийн газар 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр яамдуудын бүтцийг хийж болдог байсан цаг үе саяхан бас байгаа. Гэтэл өнөөдөр захын яам 120-оос 150 ажилтнтай болцсон байгаа байдал нь нэг хүн хариуцаж хийх ажил хит их цалгардаж байгааг нь л том илрэл. Монгол банкн дээр би жишээ авч хэлье. 15 жилийн өмнө Монгол банк нийтдээ 270 орчим ажилтнтай байсан. Өнөөдөр 700 болсон. Бүтээмжин дээшилснүүд орцсон уу гэдэг үнэлгээ гарахаар дорцсон гэдэг зүйлийг тэнд ажиллаж байгаа ажилтаа албан хаагчид өөрөө хэлээ суучдаг. Хяналт шалгалт гэдэг нэртэй газар байж хаад нэгийг хяналтын нөгөөтгийг шалгалтын газар болгож салгаснаас болоод ажил дундаа эзэнгүүддэг нөхцөл рүү оруулснаас болж энэ бүтээмж бодитоор буурсан. За нөгөө талдаа төрийн процесс өөрөө асар олон давхардалтай болсон. Нэг жишээ хэлье, амьдрал дээр болж байгаа зүйл. Нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ тогтоолгож группийн мөнгө авахын төлөө 11 шат дамжлагыг дамждаг. Сарда 50 мянган төгрөг 2 жилийн хугацаанд сая 200 мянган төгрөгийн группийн мөнгө авахын төлөө тэр иргэн 11 шат дамжлагыг дамжихдаа тэр авч байгаа мөнгнөөсөө илүү зардал гаргадаг тохиолдол амьдрал дээр байж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ процессыг цөөлөх, төрийн бүтцэд дахин инженерчлийг хийх, давхардсан энэ ажил хариуцж байгаа нөхцөл байдлыг хийдэл гаргахгүй болгох гэдэг бол өнөөдөр бодитоор Монголын нийгэмд бүтээмж дэвшлүүлэх үндэс шалтгаан болсон гэдгийг манай төрийн албаны зөвлөлийн дээр бодитоор дүгнэх ёстой. За нөгөө талдаа би бас өмнө байнгын орон дээр хэлж ийсэн. Төрийн албаны зөвлөл улсын их хурлд үйл ажиллагаагаа тайлхнадаг, улсын их хурлын хяналтыг хэрэгжүүлдэг байгууллага. Гэтэл өнөөдөр төрийн албаны зөвлөл юг хийж байна гэхээр төрийн албан хаагчдаас шалгалт авдаг, төрийн албан хаагчдыг хаана ажиллаж болохгүй шийдвэрийг гаргадаг байгууллага болоод хувирцсан. Цаашдаа төрийн албаны хуульд өөрчлөлт оруулаад төрийн албаны зөвлөл улсын их хурлын хяналтын чиглэлийг гүйцэтгэдэг. Харин гүйцэтгэх засаглал өөрийнхөө хүний нөөцийн бодлогыг гаргаж хүнээ сонгож томилж ажилдаг болох тэр эрх зүйн орчныг бий болгож өгсөн байна. Тэгэхээр энэ бүгд дээр та бүхэн онцгой анхаарч ажиллаарай гэдгийг бас цогтөрлөх гишүүний асуусан асуултан дээр дайж одоо үгээ хэлье. За одоо Жаданбаагийн баясгалан гишүүн.